Шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн НТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авсан сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөө шүү. Үрждэг сар хоримтлан хадгалын ураатай Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл хоёр нар байна. Өнөөдрийн сэдэв бол өнөөдрийн кино бол Шавшанкаас оргосон нь. Тий, за өдрийн мэнд. Өдрийн мэнд. За яг Шавшанкаас оргосон гэхээр их жоохон дутуу санагдаад, буруу ч юм шиг санагдаад идэгин. Яг англиар нь хэлмээр санагдаад гэдэг тий. Тий, Шавшанк Redemption гэхээр Шавшанкийн намжлал ч юм уу нэг тиймэрхүү утгатай байх болов. Яг тийм мэрэгжлийн орчуулагч нар орчуулал зүгээр байх. Яг манайх ягаад оргосон гэдээ орчуулсан гэхээр миний л бодол ч тий. Зөвхөн үзэгчдэд ойлгомжтой байх үднэс ч юм уу тий. Ер нь бол тийм утгачлаад орчуулчдаг тал зөндөл байгаа л та. Яста зөндөө байдаг киноны нэр нь. Тий. Жишээлбэл манай энэ Шавшанк чинь Таиланд төлөө гаргахтаа юугаар гаргацсан гэж. 1995 фантастик гэдэг нэртэйгээр гаргацсан. Тэгээ одоо хүртэл тэнд байгаа хүмүүс нь энэ киноны нэрийг тэгж бодож явдаг гэсэн. Таиланд хаа би буруу санааг бол. За хоёлаа ер нь бол кино түүхтэрээ Стивен Кингийн кинонуудыг маш их ярьж байгаа. Тийм байна. Тий. Яа үнэхээр мундаг зохиолч болохоор ярихаас өөр аргагүй болоод байгаа ч тий. Green Mile байсан тий. Тийм Green Mile байсан. За тэгвэл Green Mile-ийн найруулагч маань манай Шавшанкийг найруулсан байхгүй юу? Frank Darabont гэдэг. Ер нь бол яг амжилттай болсон хоёр кино хийсэн. Хоёлаа бүр өстой төгс гэмээр ийм кинонууд хийсэн баг. Манай энэ Шавшанк ч юм бол бүр яг IMDb-г тэргүүлээд маш удаж байгаа кино шүү дээ. Яг хаяа дээр доороо гарсан тохиолдлууд байдгийн. Залмаас эцэг ч юм уу, эсвэл тэр Dark Knight ч юм уу, дээр нэг хэсгэн хугацаанд гарсан тохиолдол байдаг. Гэхдээ манайх бол энэ Шавшанк үргэлж тэр тэтмээ эргүүлж авдаг кино байгаа юм. Тэгээд нөгөө фэнүүд нь ч хайртай юм шиг байна. Юу ягаал өөр кино дээр нь гарчин гутал бөөнөр очиж санал өгөөл тэгэл дээр нь гарчихдаг байна. Тэ. Энд чинь сая юу авсан санал авсан анхны кино гэдэг баг шүү. IMDb дээр. За Frank Darabont-ийн тухай бол хоёлаа Green Mile дээр зөндөө ярьсан тий. За кино зохиолчийн хувьд Стивен Кинг багада их шоронгийн тухай, шоронтой кинонууд их үздэг байж. За тэгээд ер нь бол ийм алдартай хоёр зохиол нь кино болсон чинь хоёлаа шоронгийн тухай кино шүү дээ. Тийм. Манай Шавшанк, Green Mile хоёр тий. За өөрийн найзтай буюу Франкд энэ Shawshank Redemption-ы эрхийг $5,000 зарсан баг. Ер нь бол маш бага мөнгөөр гэсэн үг. Тийм үү. Би бүр бага мөнгө сонсч ирсэн мэдгүй $5,000 юм тий. Яг $1 энэ төр гэж ярьдаг тий. Гэтэ $5,000 зараад гэхдээ тэр $5,000 үрээгүй юм гинэ. Үрээгүй байлгачаад кино амжилттай болсны дараа амжилттай болсон ч яг ер нь нэлийн алдар нэртэй болсны дараа тэр $5,000 ингээ юунд хийгээд жаацлаад буцаагаад илгээсэн юм бэл. Ямар гоё. Хэрвээ чамд юу баилны мөнгө хэрэгтэй бол юу батлан даалтын мөнгө хэрэгтэй бол гэдэг юм жижигхэн хошигнолын хамт буцаад илгээсэн байгаа. Энэ хоёрт бүр гоё найзууд тий угаасаа. Тий найзууд. Гэтэл нэг сони юм байна. Найзууд хэрнээ маш олон жил ингэж захиагаар харилцдаг байсан. Ийм найзууд байсан юм. Тийм үү. Тий. Тэгж яагаад энэ Шавшанк хийхэд л анх удаа уулзцаасан гэж. Хөө. Сонирн байгаа тийм. Сонирн ястаа мэдээгүй юм бэ. За таны зохиолоор кино хийнэ гэхэд нь яаж ийм зохиолоор кино хийх гэж байгаа юм бэ гэд их гайхсан гин. Яад гэвэл энэ зохиол нь өөрөө тэр чигтээ тийм хүний эргцүүлэл бодлыг өгүүлдэг тийм зохиол юм байна л да. Тэгмэд яаж энэгээр кино хийх юм бол гэд их гайхажсэн бол харин Frank Darabont энийг уншингуудаа яаж кино хийхээ мэдсэн байсан гин. Аль хэдийн толгойд нь бууцсан байсан юм. Тийм ээ. За манай улсад бол манай улс гэхгүй ер нь дэлхийд даяар маш алдартай юм кино. За энийг яагаад хэлж байгаа нэхэр нэг юм дээр жоохон яасан. Орчуулган дээр жоохон алдаатай. Манайх дээр гарсан. Гэтэ би тэрийг зориуд гаргасан алдаа болов уу гэж харж байгаа. Нөгөө хэд юунуудыг Sisters гэдэг нэг 3 гардаг штэ. Ихч дүүс гэдэг. Тийм. Тэр 3 манай Андиг анх удаа ингээд оролддог байхгүй юу? Тэр хэсэгтэр Morgan Freeman-ийн нөгөө ардлын өгүүлэмжээр тэр азар Анди сайн зодтолдог байсан гэж. Тэгэж гардаг шүү. Манай орчуулга дээр тэгдэг. Харин яг жинхэнэ кинон дээр болохоор Анди сайн зодтолдогч байсан болоосаа гэдэг байхгүй юу? Вау. Би яг тэгж бодож байсан шүү. Нөгөө нэг азар Анди сайн зодтолддгийн гэдэг мөртлөө харахад нэг сайн зодтолддоггүй шүү дээ. Харин тийм. Энийг би зүгээр үзэгчтэй бодоод чих юм уу те. Албаар тийм тэгж орчуулсан болов уу гэж бодож байгаа. За киног Cast Rock гэдэг компани хийсэн. За эдний продюсер Liz Glotzer гэж эмэгтэй анхын зохиолыг уншичаад за энэ киногоор энэ зохиолоор кино хийхгүй бол юу яан шүү.
би ажилласаа гарлаа сүрдүүлсэн байна. Castle Rock-ыг. Гэхдээ энэ сүрдүүлэх нь нэг тийм юутай байгаагүй, шаардлагатай байгаагүй. Яг тэр Castle Rock-ийн бүгдээрээ энэ зохиолт уншичаад дуртай байсан юм. За тэдний дундаас энэ кино компаниг хамтран үүсгэн байгуулсан Rob Reiner гэж бас найруулагч байгаа юм. За. Энэ хүнд энэ зохиол маш таалагдаад тэгсэн чинь нөгөө нэг зохиолын кино хийх хэрэг чинь манай Frank Darabont байгаа шүү дээ. 5,000-аар авцсан. Тэнгүүд Frank-д шууд би чамд $3 сая өгье. За. Чи надад кино хийхийг зарж байгаа. Би тэгээд өөрөө найруулна. Харин дараа чи ингээд гой зохиолтой ирээд өөрөө кино хиймээр байвал би тэр кинонд дэр чи хөрөнгө оруулаад ингээд дэмжиж гэдэг юм санал тавьсан байна. За тэр үед Frank Darabont-ийн нөхцөл байдал санхүүгийн хувьд жоохон тийм хэцүүхэн байсан. Гэхдээ энэ саналыг хүлээж аваагүй юм байна. Ийм гой зохиол тэгээд чинь анх уншаал дотор нь бууцсан шүү дээ. Тэгээд хичнээн мөнгөгүй ч гэсэн юугаа яг тэр саналаа бодлоороо кино хийхийг бодсон шүү дээ тий. За тэгээд энэ саналаас нь харин найрсгаар татгалцсан. Гоё тийм уран бүтээл сэтгэлгээ тий бүр харин тий. За тэнгуут Rob Reiner харин энэ саналыг хүндэтгээд за тэгвэл би чамд ингээд чадчихнэгээрээ туслая. Би чиний туслахаар ажиллана гэд тэгээд туслахаар ажиллаад тэгээд зөвлөж явж ирсэн юм байна. Энэ Rob Reiner ч гэсэн өөр уншингуудаа нэг юм ботцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр бас саналудаа ч гэсэн хэлээд манай хүн бас ахын аваад хайхыг хайжсэн болов. За гол дүрийн хувьд гэвэл жүжигчин, найруулагч Tim Robbins тоглосон. Бас энэ чинь мундаг найруулагч үү те Tim Robbins чинь. За эндигийн дүрт эндигийн дүр тоглосон те. За тэнгууд мэдээж маш олон хүнийг онилсан байж таараа. Энэ чинь маш том дүр шүү дээ те. Тэгээд маш мундаг жүжигч тоглох хэвээр. Хамгийн том жүжигчний нэр нь гэвэл Tom Hanks байсан юм байна. Бүр нэлээд зүтгүүлсэн гэж. За гэхдээ Tom Hanks нөө Forrest Gump-тай тоглохыг илүү үзээд хоёулаа өмнөх дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Тийм. Гэхдээ би дараа нь найруулагч тэлдэг шүү дээ Tom Hanks чинь. Би дараа нь таны кино тоглоно гэд Green Mile дээр ирж тоглосон байхгүй. Forrest Gump чинь гэхдээ яг энэ кинотаа зэрэг шахуу нээжсэн тий. Үгүй 3-4 жилийн дараа нээсэн. Тийм. Ойролцоо нээсэн үү? Ямар ч байсан. Тийм. За харин Tim Robbins гэдэг жүжигчнийг энэ Morgan Freeman санал болгосон байна. За найруулагчид энэ сонголт маш сонирхолтой байсан гинэ. Энэ хоёр ч хоорондоо тис өөр хүмүүс байдаг. Хэрхэн найзууд болгож болох вэ гэдэг тийм сонирхолтой санагдсан байна. Тэгээд бас тийм чаленжинг сорилт байсан гэж. Тэгээд одоо энэ сонголтод энэ одоо санал болгосныг шууд хүлээж аваад Tim Robbins-ыг тоглуулсан байна. За Tim Robbins ч гэсэн дүрдээ маш сайн бэлдсэн. За бүр зарим үед тусгаарлах өрөөнд баггүй цагийг өнгөрүүлдэг байж. Одоо нэг манайхаар бол камер гэж ярьдаг шүү дээ. Тэнд ороод саналаар орж байгаа шүү дээ. Гэхдээ л одоо би одоо саналаар орж байгаа нь өөр. Хүчээр орж байгаа өөр. Тийм шүү дээ. Тийм болохоор энд ороод нэг нэмэр байхгүй. Гэхдээ би яг дотор нь ямар шүү байдаг юм бэ гэдгийг нэг мэдрээд үзчихээд тэнд орж нэлээд хэдэн цагийг өнгөрүүлдэг байсан байна. Ер нь эднэрийн энэ дүрдээ ингэж бэлддэг нь бүр маш тийм амар мэргэжлийн төвшнээ. Ажиллагаа нь тий. Тэгээд өөрөө орж мэдэрч ийн гэдэг чинь тэр юугаа шууд аавна гэсэн үг шүү дээ. Мэдрэмжийн тий. За өөр бас нэг гоё юу баримт байгаа юм. Анх нөгөө Tim Robbins буюу манай Andy Dufresne-ыг юунд оруулдаг? Намын санчаар. Тий шүү дээ. Brooks-ийн туслахаар ажилд оруулдаг шүү дээ. Тий. Яг тэгж орохдоо нэг хэрэг гардаг шүү дээ. Тий. Тэгээд Brooks хаана нэгэд асуух гэхээр нөгөө хэрээн гуаглаад ядаргаа болоод исэн гинэ. Тэгсэн чинь одоо Tim Robbins нөгөө хэрээний гуаглах хугацааг ингэж судалгаж ухаа ажиглаад цаг хараад за тэдэн секунд нэг гуагалт юм байна гэд. Яг тэрэнд тохируулаад орж ирээ шууд асуудаг гинэ. Тэгээд энэ аргыг манай найруулагч харчаад ярлаг юм бэ гэж магтсан гэж. Гэхдээ энэ ч бас гоё юу бас тий. Юу бүтээмжтэй юу бас тий. Сайн сэтгэж байгаа бас тий. Тийм байна. Гэ байж байгаа л нэг дугаараад байсан байж тээ тий. Тэгээд тэр хугацааг нь даруулаад тий. За энэ 3 секундын дараа яг гооглон тэрнээс нүнкээс ороод хэлчих гэсэн. За дараагийн гоё дүр болохоор гоё ч дараагийн гол дүр болохоор Alice Boyd Reading манай Reading дүр байгаа. За мэдээж Morgan Freeman гэдэг гайхалтай жүжигч байсан. За бөмбөг шиддэг хэсгийг 9 цагийн турш авсан. За анхны уулзалт ба штэ. Тэрийг. За Morgan Freeman нэг ч удаа гомдол мэдүүлээгүй 9 цаг бөмбөг шидсэн байгаа тэр. Ерөөсөө бүр нэг ч удаа гомдол мэдүүлээгүй. Бид нар бол яг яаваа энэ төр гэл бөө юм болно шүү дээ. Амар ахмад жүжигч юм тийм. Томог гэж идэг тий.
За 9 цаг шидсэн нэгж гомдол мэдээлэлгүй. Гэхдээ харин маргааш гар нь солилцтой ирсэн баг. Өвдөн шүү дээ. Тэгээд буларч маларцсан байгаа л да бүр тий. Тийм. Би нэг удаа найзандаа орсон чинь нэг юм туухаа гэдэг байхгүй. Гантел гэдэг тий. Тэгээ хоёул бооцоо төргийгээд нэг гэдэг чинь ядаргаа болоод. Тэгээ би чинь тийм гантел мэдээлэл нэг өргөдгөө юм чинь тгийгээд нөгөөдөг чинь баг өргөчгүй. Тэгээ бооцоогооч авсан. Тэгээ тэр нь төлбөртэй байсан л та. Маргааш нь гар хөдлөхөө хэлсэн байсан. Харин тий яг нэг юм булчин булрах чинь нэг удаан ажиллааг болстой амар булрахаараа гимтцэн юм шиг болчт юм лээ бүр. За хүүхд залуучуудтай харуулж хэлэхэд гинт тогтсомдч тэгэж болохгүй юм байлаа шүү. За Morgan Freeman гомдлоог нь бас шалтгаантай юм байна. Анх зохиолыг уншичаад төлөөлөгч рүү шууд ярьсан. Энэ миний уншсан хамгийн гоё кино зохиол байлаа. Надад бүр юм гар орж гардаг ч хамаагүй нэгдүгээр аваатах. Гэт та төлөөлөгчтэй ярьсан баг. За харин түнд Red-ийн дүрийг санал болгосон. Хоёр дахь гол дүр нь тий. За ингээд энэ мэдийг аваад цочирцсан гин. Би киног удирдах нь байна гэд маш их баярлсан баг. Йоо яг үнэ. Киног удирдах байгаа дүр шүү нэрээ. Удирддаг тий. За энэ дүрээрээ харин Оскарт шилдэг гол дүрээр нэр дэвшсэн юм шүү. Оо за. Тий, хоёр гол дүртэй гэж юу явж байгаа. Манай Тим Робинс бол дэвшиж чадаагүй л тий. Та фэнүүд нь юу уучлаарай. Гэтэ яг харахад бол яг тэр номын сан дээр зогсож байгаа хэсэг энэ төр тийм нэг жоохон юу гаргацсан. Худлааж үжиглэлт гэх юм уу тий. За харин манай Morgan Freeman бол яг л Red-ийн дүрийг тасархаа гаргасан байна. За уг нь бол Red-ийн дүр нь улаан үстэй Ирланд хүний дүр юм байна. Зохиол дээр. Оо за. Тэгэхээр та цагаан арстан байх нь шүү дээ тий. Тийм байна. За тэгээд улаан үстэй болохоор хочин бас нэг овг нь Red-ийн болохоор хочин Red болж ирсэн юм байна. За тийм болохоор одоо хэд хэдэн цагаан арстнуудыг онилсан байгаа юм. Clint Eastwood байна. Gene Hackman сайхан одоо дэлгэч болдог Gene Hackman. За Robert Duvall бол нөгөө хиний залмаас эцгийн өмгөөлөгчүүд тийм манай хуульч тийм. За ингээ гих мэт хүмүүсийг ингээ сонгоол явж яхад бүр яг шал өөр хүмүүс шүү дээ бүр угнтэй дүрн. Тий. Цагаан арстай хүн байгаа шүү дээ. Шал өөр байхаар тоглолт нь өөр байхаар. Тэг яа манай үнийг авсан юм болоо. За одоо яагаад авсан гэхээр манай нөгөө Liz Glotzer гэдэг найруулагч ба штэ. Анх энэ зохиолоор кино хий эсвэл би ажилласаа гарлаа гэдэг. Тэр хүн Morgan Freeman-ыг санал болгосон. За түүний Morgan Freeman-ыг харчаад за энэ хүний төрх бусдад нөлөөлж чадчихна. За бие авч явж байгаа нь тохирч байна. За мөн түүний хоолой энэ кинонд яг тохирно гэж үзсэн байна. Зохиол дээр Ирланд байдгийг харин кинон дээр нэг хошигнол болгож оруулдаг. Анх Энди хин хоёр Red хоёр уулзахад чамаг яагаад Red гэдэг ингэж асуудаг байхгүй юу? Тэгэхэд мэдхгүй магадгүй би Ирланд байх гэж хариулдаг. Энэгээр нь зохиолын хэсгийг хэлд оруулж эхэллээ. За түүний хоолой, одоо Morgan Freeman-ийн хоолой бол Холливуудд байгаа маш гоё хоолойнуудын нэг. Энэ хүчрхэг хинч сонсоод мэдхээр тий. Маш гоё хоолой юм. Тий. За энэ хоолойгоор энэ хоолой нь ч тий кинон сонгогдох хамгийн том шалтгаануудын нэг болсон. Киноч нэг narrative буюу юм хүн өгүүлдэг штэ. Тийм штэ. Өгүүлэгчтэй яваад байдаг. Өгүүлэгчтэй. Тэнгүүд тэрэнд маш их тохирно гэж бодоод тэгээд одоо энийг сонгосон болов. Маш гоё шийдвэр байна. Маш гоё шийдэлтэй. Тэр хин бэ штэ. Goodfellas гэх кино гэдэг штэ. За. Мартин Скорсезе. Тэр бас юм өгүүлэмжтэй байхгүй. Тэгээд манай найруулагч Франк тэр киноноос ер нь юу аваад санаа аваад тэг өгүүлэмжтэй хийвэл гоё юм байна гэд. Тэгээд өгүүлэмжтэй хийсэн юм билээ. Нэг зарим тийм өгүүлэмжтэй кинонууд юм сонин төвхтэй байгаад байгаа юм санагдаад байдаг. За энэ кино бол яг гоё байдаг. Бас нөгөө Бенжамин дээр бас ингээ өгүүл яваад хараас амар гоё байдаг шүү дээ. Тийм тий. Гоё шийдэл. За Morgan Freeman бол би анх баг энэ киноноос л харсан баг. Яг юм байсан. Одоо ч яг юм хэврэл байгаа. Угаасаа их хөгшөрчөөд жүжигчний карьераа эхлүүлсэн тий. Харахад маш овртой хүн байсан юм уу эсвэл хөгшөрөхгүй байгаа юм уу тий. Яг элийн сайн мэдэхгүй байна. Харахад л ийм ах байсан. Одоо ч ийм өвөө хэврэл байгаа. Байгаа л. Хазар дээр нэг 2 мянга ургасныг өстө хацуулт гэдэг. Тийм нэг мах ч юм уу нэг юм ургасныг өстө хацуул. За түүний хавц цэргийг одоо танилцуулахад нэг жоохон хүүхдийн зураг гардаг. За тэр бол Morgan Freeman-ийн баг хүү юм байна. Баг хүүгийн зургийг аваад ашигласан баг. Залуу зураг хэрэгтэй очирсан.
За редийн дүрийг хэр хөгшин бэ? Шоронд хэр удаан сууж байгаа вэ гэдгийг нэг маш гоё яваар нэг хүмүүс анзаарвал яг мэднэ л те. Нөгөө юунд магадлалд ордог штэ. Тийм. Киноны туршид 3 удаа магадлалд ордог байхгүй. Хамгийн ихэнд нэг ордог. За тэрэн дээр юу гэж хэлдэг вэ гэвэл суу гэж хэлдэг. Sit. За тэгээ суугаад ингээд татгалцаа гардаг. За хэдэн бас 10 хэдэн жилийн дараа ч юм дахиад оруулж байгаа нь sit down гэж хэлдэг. За суунуу ч юм уу Тийм биш. Тэнгүүд энэ дээр юу харуулдаг вэ гэхээр тэр хүний насыг хэдэн жил суусан тэгээд бас засарсан уугүй юу гэдгийг бас харуулж байгаа юм тавар. Удаан байх тусмаа хүн засарч байна гэдэг санааг оруулж байгаа байхгүй. За тэнгүүд хамгийн сүүлийн магадлалн дээр юу гэдэг вэ гэхээр please sit down буюу та суунуу гэж. Ямар жижиг юмар хөрхөн хүндтэй гэж харуулж байна. Тэгээд тэр чинь яг засарцсан нийгэмд аюулгүй тийм хүнтэй харилцаж байна гэдгийг ингэж яг үнэ. Дээрээс нь насыг хөндлөж байгаа ч юм уу те. Цаг хугацааг илэрхийлж байгаа юм шүү дээ яг. Нариулагч юм гоё шийдэл байц те. Энэ хүүн бас жүжигч юм байл шүү дээ те. Дуу оруулагч. Тийм үү? Тийм гэсэн. Дуу оруулдаг те. Бас нэг том дүр бол бүтээгээгүй жижиг кинонууд даавтайгаа хамт орсон хэсгүүд аягүй их байдаг. Тэгснээр дуу оруулагч нь бас голлох ажил юм шиг байна. Ямар ч байсан нэг хит хитэн камео юун дээр гардыг гэсэн. Кинон дээр бас тий. Дүрс гардыг. Нөгөө анх нөгөө энд ирж яхад хүмүүс ингээл амар орилолтол идэг ш. Тэр хэсэг дээр гард юм байлээ. Тийм үү? Тийм ингээд алгаад арч яг гол дүр. Яг аав шигэлгүй явж байгаа. Наач яст гоё юм тий. За энэ шоронд байгаа цорын ганц гэмт хэрэг хийсэн цорын ганц хүн гэж өөрийгөө хэлдэг. Кинон дээр түүнийг дээрэн болоод одоо шүтийн хүний амь бүрлэгсэн гэдэг зүйл ангаар ялсан гэж гардаг бол харин ном дээрээ 3 хүний амьд хүрсэн гэж гардаг юм байна. Эхнэр болоод өөр 2 хүний амьд хүрсэн гэдэг. За тэр яг деталь нь хэлэх юм бол эхнэртэй дургу хүрээд хэрэлдсэн ч юм уу. Тэнгүүтээ нөгөө даатгалын мөнгө авах гээд эхнэрийнхээ машины тоормзыг өвдцсэн гинэ. Тэгсэн чинь нөгөөх нь явж байгаа хөршөө болоод хөршийнхаа хүү гэлөө ингээд дайраа талцсан. Тэгээд мэдээч одоо юуны мөрдөн шалах явцад тоормзыг нэвцсэн байна гэдэг нь тогтоогдоод тэгээд шоронд орсон гэж гардаг юм бэл. Хоёул хамтран ажиллагч хэлэх бүр марцсан байна. За эхний хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байна. За Худалдаа хөгжлийн банк маань биднэрт нөө хариултаа хадгалын тэгээд тэрийг үржүүлж өгье гэдгийг одоо 3 сараас санал болгоод байгаа. За 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хүртэл за одоо 25,000 төгрөгийг одоо энэ хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийн 50,000 олгож үржүүлж өгнө гэсэн дахин урамшууллаа шинжилж байгаа юм байна. За энд яаж хамрагдах вэ гэвэл за мэдээж Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол за энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад онлайн аппликейшн татаж бүртгүүлж болно. За эсвэл одоо энэ аппликейшн ашиглан 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээн харилцах данс нээн гэдэг. За энэ ямар учиртай юм хэр манайхаа энэ нөгөө хоримтлалд хадгалж байгааг ч гэсэн хүүтэй байгаа юм билэ. Тийм болохоор хадгаламжийн данс нээн тос харилцах дансан дээрээ Худалдаа хөгжлийн банкны Бригито виз за мастер гэх мэт одоо үйлчлэгээ нь өөрт нь аль тохирж байгаагаар нь одоо виртуал карта захиалж болно. За хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалын үйлчлэгийг ашиглан карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбох юм аа. За Худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрнээ одоо хариултаа хадгалын үйлчлэгийн шинээр бүртгүүлэх гэж байгаа бол мэдээж 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хугацаанд багтаж бүртгүүлнэ. За тэгээ хариултаа хадгалын үйлчлэгээ бол манайхан мэдж байгаа. Хариултаа одоо 1000-аас 500-аас 5,000 хүртэл дурын тоогоороо сонгоод тэгээд гүйлгээ их болгонд чинь тэр мөнгөөр нь одоо хариулт чинь хоримтлагдаад байдаг. За тэрийг бас үржүүлж өгье л гэдэг юм. За тэгтээ нэг юмыг сануулж эхлэхэд бас энэ хугацаанд энэ сарын хугацаанд хариултаа хадгалын урамшуулал нэг л удаа орох боломжтой юм шүү. За тэгээ өөр бас зөндөө үйлчлэгээнүүд байгаа. Нэг хариулт мөнгөний чинь шууд тэгшлээд орой бас хадгаламжийн данс руу хийдэг үйлчлэгээч бас байгаа юм байлээ. Тэгээд ерөнхийдөө хизээ энэ хариултаа хадгалын урамшууллын мөнгө нь орж ирдэг юм бэ? Мэдээлэл яаж авдаг юм бэ гэх юм бол одоо таны Худалдаа хөгжлийн банкн дээр бүртгэлтэй байгаа утасны дугаараар 7 хоногийн даваа гараг бүр одоо Viber юм уу эсвэл утсаар ч мессеж ирдэг юм байлээ шүү. За дурын салбартай хандаад хялбар хоримтлал үйлчлэгийг нийлэх боломжтой. За бас 1997 дугаараар лавлаа асах боломжтой. За ингээд үрждэг сар хариултаа хадгалцгаая манайхаа. Тэгээ нөө анх үйлчлэгээ явахдаа юун дээр очиод худалдаа хөгжил дээр очиод юугаа тохируулах юм бэл.
Аха. 1000-аас 5000 хооронд. Тийм. Тэгээ за би 5000-аар тохирууллаа гэгээд. Ер нь 5000-аар тохируулчвал Амар юм шүү. амар тийм. Өөртөө маш хурдан ингэж явчихна. Тийм. Гэсэн манай зандаа чинь 5000-аар тохируулаад. Тэгэн чи юу лээ 9 сараас хойш хөндлөсөн баг. 10 сараас хойш. Тэгсэн машины өөрчлөлт хийгээд машин авсан шүү дээ. Харин тийм. Тэгэхээр нь яг ингэж дээд дүнгээр нь ячвал тэг чинь яг 95000-аар юм авсан 100,000-аар юм авсан хоёрын хооронд Ямар ч ялгаа байхгүй байхгүй. Тэгээд юу бүр ингээ гадагшаа аялсан хүмүүс бас байна лээ. Тий. Энэ бол өстой гоё арга. Тэгээ нөгөө бас хатаалах арга нь их амархан баг. Харин тийм. Ерөөсөө илүү үйлдэл хийхгүй. Тэр нь бүр амар гоё санагдав. Зовлонгүй тий. Тийм. Би нэг юм хадгалж байгаа шүү гэж ингэж авахгүй тэдэнд торимтлаа хийнэ гэж бодохгүй аюу амар. Өстой бүр яг ингээл байж итл гинт машины урдчлага орцсон байгаа байхгүй тий. За баярлаа. За баярлалаа. За киног narrative буюу өгүүлэмжтэй хийсэн гэж өгүүлэмжтэй хийсэн гэж хэлсэн тийм. За үүнийг бол Morgan Freeman эхний удаад 40 минутанд л уншиж дуусгасан юм байна. Нийт тексттэй. Нийт тексттэй. За тэгээд тэр текстийн дагуу зураг авалт явсан гэж байгаа. Тийм үү? Тийм. Ямар сайн юм бэ? Яг одоо хамгийн ихний зураг авалт хамгийн ихний ажил нь Morgan Freeman-ы хоолойг бичих байсан байна. За тэгээд нөгөө хоолойныхоо дагуу л зураг авалтаа хийсэн байна. Нэг юм арамын тавьж өгсөн юм шүү те. Яг тэгсэн. Яг нэг юм хүн зааварчлаад яваад байгаа байхгүй юу? Тэр зураг авалтыг. Тэгээ бүр илүү амарлсан гэсэн үг тийм. Тийм байна. За гítэл нөгөө эхний бичлэг дээр нэг жижигхэн чимээ орсон юм байна. За тэрийг нөгөө инженерүүд яагаад ч арилгаж чадаагүй. Яг одооны техник тоног төхөөрөмж байсан бол арилгах чинь л та. За тэгмээ тухайн үед бол тийм боломж байсангүй дахиж битсэн байна. За энэ удаад харин маш нэхвэр 3-7 хоногийн турш битсэн байна. За дараагийн дүр Clancy Brown. Харгалзагчийн ахлагч. Хэвээ гоё дүрүүдийн нэг байгаа юм. Тийм байна. Ер нь энэ киноны дүрүүд бүгд гоё. Хоёлаа ингэх юм. Өнөөдөр бол яг кино хэрхэн бүтээгдсэн бэ? Жүжигчдийн сонголт ч юм уу ингээд эднэрээс дуртаад явах юм. Дараа нэг дугаар хийн. Гэтэ бүр яг киног ингэж гоё задлаад. Яа ямар гоё. Яг тэр үйл явдлууд, тэр өгүүлэмжүүд, өгүүлбэр хүмүүс юу гэж текстүүдийг гэрэл ярих юм те. Яа. Тийм нэг дугаар бүр заавал хийх ёстой. Тэр текстүүдийг ярихгүй өнгөрч ёстой болохгүй. Харин тийм. Өнөөдөр би яа гэсэн чи амжихгүй юм байна. Уус цагтаа багтахгүй юм бэл. Тийм болохоор өнөөдөр яг үндсэн яг манай кино түүхийнхаа үндсэн югаар яваад дараа нь бүр тусгай дугаар. Тэр ёстой гоё. За Clancy Brown болохоор шоронгийн харгалзагчийн ахлагчийн дүр тоглож байгаа. Captain Hadley тий. За зураг авалт эхлэхээс өмнө хит хитэн ийм шоронгийн харгалзагч нар манай жүжигчин дээр ирээд би чам зөвлөгөө өгье. Бид нар яаж ажилладаг тэр арга барилаа чамд харуулъя. Гэхдээ нь найруулагч дургуутсан баг. Тэдний юг битгий аваа. Чи өөрөөр тоглох хэрэгтэй. Яг зохиолынхаа дагуу л тоглол. Тэг чи өөрөө чадна. За харин тэгвэл тэр одоо кино гарсны дараа хит хитэн 20 ангиас түүнийг манад ирж ажиллаач гэдэг урилга эхлэхсэн баг. Тэр нь аюу гой санагдчихэна тий. Өөрийнхоороо гаргаад тэгээд тэр байдал нь хин нэгнээс санаа авч одоо нэг арааманд орохгүйгээр. Тий. За мэдээж манай жүжигчин бол татгалцсан. Татгалцсан шалтгаан нь бас гоё. Миний энэ бүтээсэн дүр болохоор маш муу хүн. Одоо evil чөтгөр одоо юу гэдэг тий. Тим дүр байгаамаа. Бүх шоронгийн харгалзагч нар тийм биш шүү дээ. Сайн хүмүүс зөндөө байгаа гэд юунаас татгалцсан байна. За энэ жүжигчний хувьд хэлэхэд бараг 350 гороо кино төсөлд оролцсон ийм жүжигч маа. Маш их гэсэн үг шүү дээ. Юу вэ? Уг нь тийм биш дээ. За гэтээ ихэнх нь дуу оруулалтын жүжигчнэр ажилладаг. Тэгээд одоо бид нэр түүнийг хамгийн сүүлд Penguin гэдэг зурлаас харсан. 2024 онд гарсан энэ Batman-ийн ертөнцийн нэг юу гарсан шүү дээ. Бүр яг үзье гэж бодож байгаа. Үзэх юмсан гээл бодож байгаа. Тий. Маш гоё зурлаж заавал үзээрэй. За. За Salvatore Marone гэдэг нэртэй юм шоронд сууж байгаа юу гарна. Mob-ийн босс дээрэмчтэй ахлах юу юм. Mob-ийн толгойлогчгүй. Тэрний дүр тоглосон. Нэг л харсан хүн байсан. Гэтэ би таныг үлдээ Penguin дээр. За энэ нэг л жүжигчин байна да гэсэн чинь манай энэ Hadley байсан юм билээ. Харин тийм тэгвэл дуу оруулагч жүжигч юм л да. Их гоё залуу тэгээд бас нэг л харсан санагддаг байхгүй. Юу лээ гэд ингээ эргэлзээд идэг. За Back to the ирээдүйрөө бутсан гэх кино байдаг штэ. Тэрний Tom Wilson гэдэг Beef-ийн дүр тоглодог жүжигчинд Hadley-ийн дүрийг санал болгож ирсэн юм байна. Манай. Оо за. За харин манай тэр Beef болохоор
би дахиж эсрэг талын дүр бүтээхгүй, дүр тоглохгүй гэд энэ дүрээс татгалцсан бол харин Тим Робинс буюу манай гол дүрийн жүжигчнийг ирээдүйрээ буцсны бифийн дүрд бараг харах шахсан юм. За. Бас дуртай киноныхаа нэг хэсгийг хэлд оруулаад амжлаас. За зураг авалтан дээр юу болж исэн бэ? Талаар цухас дуртахад нөгөө опера тоглолт хэсэг гардаг шүү дээ. Тийм нэг юуны өрнөөс те, лалтын өрнөөс. Тийм. За Анди уг нь шоронгийн даргын тушаалаар хөгжмөө унтраах ёстой юм байна. Кино зохиолын хувьд. Кино зохиолын хувьд за. Харин тийм тэрийг жүжигч маань энийг унтраахгүйгээр бүр чангалжуулахгүй юм шүү гэж та найруулагчд хэлээд тэгээ найруулагч зөвшөөрсөн. За тэгвэл биш үү те бүр юм дуу тавьдаг хэсэг биш үү? Энэ хэсэг бүр кино биш номон дээр байдгүй юм. Энийг найруулагч өөрөө оруулж өгсөн юм. Кино зохиолоо бичиж байхдаа найруулагч маань Моцартаар өвчлөлчихсэн байсан гинэ. Ингээд Андигийн дүрийг илүү тодорхойлж харуулахын тулд за түүнийг одоо бүр ийм хүн шүү гэдгийг үзэгчдэд ойлгуулахын тулд энэ юг оруулж өгсөн юм. Эсрэг амар гоё хэсэг те бүр. Яа, стомохоо хэрэглээ амар гэд. Тэгтэл үнэхээр гоё хэсэг. Тэгээ нэг яг тэр жүжигчний гол шугамыг гаргаж байгаа юм шиг тий. За бас сонгодог хөгжмөгч одоо магтах гэсэн байж магадгүй. Тэгээ тэр чинь Моцартын хаяа явж байгаа. Тий, Фигарогийн хорим гэдэг хаяа явж байгаа. За ер нь биш тэ бас буруу санаатай муу хүмүүст урлаг хэрхэн тус болох вэ гэдгийг бас харуулж өгөх гэсэн болов. За бас тэнд байгаа хүмүүс урлагаар дамжуулж хэрхэн тэднийг хүмүүжүүлж болох вэ гэдгийг бас харуулж өгөх гэсэн баг. Нэрээ тийм байна. Бас нэг юм гоё юм байна. Маргааш нь чөлөө энд юунаас гарч ирээд тусгаарлах өрөөс гарч ирээд найзтайгаа уулздаг штэ. За. Тэг чи одоо юу ачаа юм тавьчваа. Өөр юм тавихгүй байсан гэсэн чинь. Энди чи энэ хөгжим мэдэхгүй байна гэж яадаг штэ. Тэнгүүд энди сонгодог хөгжимд дуртай хүн ямар хүн байгаа юм. За тэгвэл өөр хөгжим дуртай хүмүүс ямар хүн байгаа юм бэ гэдгийг бас харуулж байгаа. Энди чи бусдынхаа бодвол тийм юу штэ. Засахэтэн гэж муухай үгэлтэй боловсралтай өөр хүн байгаа даа штэ. Тийм. Тэгвэл тийм хүн сонгодог хөгжим дуртай байна гэдгийг бас харуулчихж байгаа байхгүй энэ дэр. Тийм бай. За хөгжим ярьсных бас хөгжмөнтэй холбоотой гоё баримт байгаа. Энэ кинон дээр аман хуур хөгжмийг итгэл найдварыг төлөөлүүлэн харуулдаг. Анди ингэж хэлдэг байхгүй. Хөгжим бол итгэл найдвар юм аа. Тэгээд итгэл найдвартай байх хэрэгтэй гэд хэлэхэд Red ууралдаг тэрэн дээр. Шоронд ямар юмны итгэл найдвар яриад байгаа юм. Гэт маш ууралдаг ш. Дахиж битгий яриараач гэдэг л үү. За энэ дээр шүү дээ те. Red шоронд орохоос өмнө аман хуур тоглодог байсан байхгүй. Тэнгүүтээ шоронд ороод аман хуур тоглохоо болсон. За тэнгүүд аман хуур байхгүй гэдэг чинь итгэл найдвар байхгүй гэсэн үг. За тэгвэл Энди хинд Red-д аман хуур бэлгэлдэг. Тийм билүү? Тийм. Энэ нь ямар утгатай вэ гэвэл чамд шинэ итгэл найдвар бэлгэлж байна гэсэн санаатай байхгүй. За тэгээд хамгийн сүүлд мод хайж болдог штэ. Тийм. Тэнгүүд тэр модыг олоход аман хуурын хөгжим хичээлж эхэлдэг. Тэнгүүд чи итгэл найдвар оллоо гэсэн санаатай. Ингэж гоё оруулж гисэн байна. Яста бүр яг нэг эхлүүлчихэд хизээч зогсоож чаддгүй кино болстой яалтчгүй л энэ кино. Харин ядаргаа болдгийг. Эхлүүлэх юм бол дуусахгүй л болтгоо. Ийм кино. За төдөөлүүлсэн бас нэг жишээг дурдах юм бол тэдний нэрс байгаа юм. Alice Reading гэдэг нэр байгаа. Энэ болохоор манай reading бүтэн нэр шүү дээ тийм. За Alice гэдэг үг нь Elus гэдэг үгнээс гаралтай. За Elus гэдэг нь одоо үгийн утга нь цайлхан буянтай гэсэн үг юм байна. За Reading гэдэг үг нь харин зөвлөгч гэсэн утгатай герман нэр юм байна. Яг л дүрээ илэрхийлж байна тий. Тийм. Ингээ нийлүүлэх юм бол буянтай зөвлөгч гэх юм уу тийм. Манай нөгөө Эндид болтондоо зөндөө юу байж байгаа шүү дээ. Зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Тэсээ киноны турш байгаа шүү дээ ерөөсөө. За харин Эндигийн нэр болохоор Андрю буюу эрлэхийг зоригтой гэсэн ийм үг юм. Тэгэхээр одоо нэрсийн хүртэл ингэж гоё гэсэн. Ямар гоё юм бэ. За нэг жижиг хот зураг авсан. Mansfield гэдэг нэртэй. Юу яана? Та энэ оршин суугчдаас олон хэсгийн одоо жүжигчин шалгаруулж авна гэх. Ерөөсөө маш их хүн ирсэн гэж. Тэгээ эхний өдөр ягаал өдөр 3 цагаас хойш хүний нэр бүртгэж авахгүй. Маш их хүн ирээд дүүрсэн. За гэтэл нэг асуудал гарсан. Нөгөө нэг бүртгүүлсэн хүмүүс нь нэг л өдөр тоглохгүй мó гэсэн байна. Ингээд энэ ч үг нь
яг гадуур явдаг кино бол нэг өдөр тоглоод болчихно л та. Шорон дотор байгаа. Байрлаад байгаа даа шүү. Тэнд ингээд шоронгийн үйл явдал байн гарна шүү дээ. Чин тэ хориглоод нь солигдоод иж болохгүй. За ингэнгүүт нь харин одоо шинэ энэ одоо арын хэсгийн жүжигчтэй болж аваад тоглосон байна. За бас нэг хуучин хоригдл байсан хүмүүсийг бас тоглосон юм л. Тийм байх. Тэгэд энэ шоронгийн нөгөө нэг дээрээс авдаг сценүүд дээр бүр ингээд хүмүүс ингээд жижиг харагдаж байгаа хэсэг дээр хүүхдүүд айгүйх байдаг гэж хэлээ бас. Их сонирхож. Тийм үү тий. Хүүхдүүдийг айгүйх оруулсан гэдэг. Наа чи нөгөө яг нэг зураглаачин шийдлээ л дээ тий. За шоронгийн дараыг бас тоглосон гинэ. Тийм үү. Манай нэг шоронгийн юу гараад байгаа штэ байшин. Тийм. Тэр шоронд ажилтдаг байсан хуучин даргыг автобусны жолоочоор харгалаад өнгөрдөг юм байна. За шорон гэснээс шоронгийн гаднах хэсгийг яг тэр нэг жинхэнэ шоронг харуулдаг бол харин доторх хэсгийг одоо өрөөнүүд энэ маш том юм заал байдаг шүү дээ. Ингээл шатаар яваал байдаг. Тийм бүр аимшигтай нэг юм тийм шүү дээ. Тэрийг болохоор хуучин үйлдвэрийн барилга дээр бүр ингээд бүгдийг барьсан юм байна. Яг тэр шатнууд, өрөөнүүд тэр чинь өрөө мөрөө байхгүй шүү дээ. Бүгдэнд тусна өрөөнүүд хийж өгöd ингээд бүгдийг барьсан. Бүр маш их хөдөлмөр орсон гэсэн үг. Тийм байна. За гэтэл тэр өрөөнүүдээ ховнцраар хийчих. За. Тэгээд энэ лампнуудтай штэ. Тийм чинь найруулагч яг зураг авалтын дундуур нэг одоо хүнтэй хамт нэг дотор өрөөний дотор ороод кофе ууж ижэлтэй. Гэтэл гал гарч эхэлсэн баг. Нөгөө нэг ойрхон байсан ламп нь нөгөө юугаа шатаагаад. Хонцроо шатаагаад халаад. Тийм. Тэгээд хэрвээ тэр хоёр тэр өрөөнд суугааг байсан бол тэр зураг авалтын талбайс. Павильон тэр чигээрээ шатаад өр. Тийм. Тэгэхээр бас маш том аз. Тийм байсан байгаа зү. За дараагийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За кино төх нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар за сте хизээний бидний танил болсон өдөр бүр шинэ хүрээтэй Төлөө шүү Бекерийн маань хамтран ажиллаж байна. Илүү амттай илүү эрүүл цагаан будааны шинэхэн талхнуудаа бидэнд санал болгоод бас баггүй хугацаа өнгөрсөн байна. За Basic Rice Bagel за хөвсгөр зажлууртай будааны гурилаар хийсэн илүү эрүүл илүү чиглэг юм хөөрхөн bagel байна. За Sesame Rice Bagel за хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурилаар хийж гүнжтэй үрээр амталсан илүү эрүүл амтад bagel. За эднэр маань болохоор ингээд амтны хувьд тис сандаа юм билээ хоорондоо. Маш гоё бүр. Тийм тэгээд одоо эднийх чинь юм байгаа юм билээ шүү дээ. Одоо нэг юм хөөрхөн урамшуултай байгаа юм билээ. Нэг нь авахар тэрийг гээд яг энэ дээр үгүй юм мэдэхгүй байна. Өчигдөр амталж үзсэн. Үнэхээр гоё амттай. За энэ будааны гурил гэдэг бол бас шингэцэн үед хамаагүй төргөн байдаг шүү дээ. Тийм. Тэгээд будааны гурил чинь жоох юм зажлууртай. Яг үн. Тийм. Зүгээр гурилыг бодвол яг ингэж гурил шиг биш ингээд байгаад байдаг. Зулгааг таад байдаг. Тийм. Тэр чинь бас зугаатай шүү дээ. Надад тэр нь илүү гоё санагдсан бүр. Итгэд. Тэгээд за бас юм оливаар амталсан ч байна. За тэгээд юм salted pan bread бас байна. За энэ нь болохоор будааны гурилын 3 хэсэг давстай цэцгийн тосыг шингээж амталсан шаржигнуур бүтцтэй илүү хөвсгөр амттаалах. За надад энэ бол бүр ямар ч тийм нэмэлт хачир хэрэггүйгээр айгу тохиромжтой санагдсан. Сүүлд юу яасан бэлээд нэг чинь эднэрийг дундуур нь зүсээд дунд нь сандвич хийцэн. Йоо харин тийм. Тэр нь бүр ямар гоё юм бэ те. Тийм хөөрхөн бэконтай бүр үнэхээр гоё. За ерөөсө Төлөө шүүтэй бол ярих юм байхгүй. Тэгээ бүх салбаруудаар хөдөлтаалагдчихж байгаа. Төлөө шүүгийнхэнтэй маш их баярлалдаг шүү. За баярлалаа. За хаана явж ялаа. За нэг хөөрхөн хэсэг. Нөгөө шатах гэжсэн гэдэг дээр явцаал. Тий. American Humane Society гэж юм байгууллага байдаг юм. Ер нь кинон дээр амтан ашиглах ч юм уу амтан гардаг тийм кинон дээр ирж иднийх хяналт тавьдаг байхгүй. За манай кинонд ч хэрэг гардаг шүү дээ. Тийм хэрэг гарч байгаа. Тийм хэрэг гарч байгаа болохоор тэднийхэн ирж ажиллаж байгаа. Яа ямар хөөрхөн. Тийм ер нь амттай кино болгон дээр эднийх ирж нөө амтны эрх зөрчигдөж гин үү. Тэднийг ер нь зовоож гин үү, тамлж гин үү гэдгийг ирж хяналт тавьдаг. Манай энэ найруулагчийн кинон дээр бол ил үе үйл ирдэг юм байна. Тийм болгон дээр. За Бруксын хэрэг хамгаалахаар эднэр офта юугаараа ирсэн байна. Армаар ирсэн байна. За гэтэл нэг асуудал гарсан гинэ. Хэрэг авгалтайгаар хооллох гэсэн чинь нөгөө нэг өт гардаг штэ. Өтөр хооллох гэсэн чинь өтний эрхийг зөрчих гэж юм. Юу яа? Амьд өт өгч болохгүй наач хитрхи ята юу байна? Крүүл. Харгас бай. Харгас. Гингүүтээ байгалийн жамаар үгсэн өт болоод тэрийгээрээ ингэж юу яа? Хооллож болно гэсэн баг. Гэтэл азар нэг тийм өт явж шүү тэнд.
Тэгээд нөгөө өтөө ашиглаад нөгөө хэрэгэд яйцсан юм байна л та. Тэгээд зураг авалт ингэ болчих. За харин хэдэн жилийн дараа манай найруулагч маань тэр өтийг би өөрөө олоод зааш тааруулсан юм аа гэж амтны юм бүрлэгсэн хэрэгэ хүлээсэн баг. Одоо тэрийг нөө байгалийн жамаараа үхэх нүлээхэр цаг нар алдах гэдсэн баг л та. За киноны алдартай хэсгүүдийн нэг бол Дэврийн хэсэг байгаа. Нөө шар хайрыг авч өгдөг найзуудтай. Тий. Тэрс гоё хэсэг. За гэтэл л шүү дээ Дэврийн хэсэг чинь юм таар давиргаад хүрэх гэж байгаа шүү дээ. Жүжигчид бүгдээрээ тэрэн дээр яг ажилласан. Бүгд давиргаад хүргэсэн. Гэтэл тэр чинь эхний зураг авалтаараа л болчихгүй шүү дээ. Тийм дахиад түрхэх хэсэг гарна. Тэгэхээр дараагийн зураг авалт нэр түрхсэн байх гэдээсэн үү? Үгүй. Тэнгүүд нөгөөдгөө ингээл арилгаат ч юм уу ингээл дахиад нөгөөдгөө ингээл түргээл хамгийн гол нь жүжигчид маш ядарсан гин. Тийм. Тэг бүгд за зураг авлаа боллоо энэ дүрсийг авлаа гээл тэгмэд бүгд ингээд сайхан суугаад шар хайраг уусан гин. Яг кинон дээр гардаг шиг. За энэ үйл явц болохоор яг тэр киноны яг тэр хэсгийн зураг авалтын бэлтгэл нь болж өгсөн юм. Бүгд яг яаж тоглох мэдчихсэн. Ямар гоё. Одоо тэр дараа нь тэр кинонд даанч тэр хэсэг их гоё байдгийг ингээ бүгд мэдэрсэн юм аа хийсэн байх нь ш. Ямар гоё юм бэ. Тий. За ингээд маш мундаг кино ер нь нээлттэй хийгээд алаад өгөх нь гэсэн чинь тэгээгүй. Санснаас 25 саяар бүтсэн кино байхгүй доллараар. За тэгээд нийтдээ 75 сая долларын орлогыг театраас олсон байна. Эхний 7 хоногт 1 сая доллар л олсон гэд бод. Маш их алдагдaltaй гэсэн. IMDb-ийн тэргүүлэгч кино шүү дээ. Харин тийм сансныг бодвол тийм Оскарч байхгүй те. Сайн уу? 7 төрөл нэр дэвшээд нэгж байхгүй. Харин тийм. За ядаж 100 сая доллар олсон баймаар те. Тийм. Гэтэл 75-ыг олсон. Энэ бол ер нь баг баланслсан л гэсэн үг л те. За бүтлгүүтлээ маш олон шалтгаануудыг дурдж болж байгаа. Маркетингийн алдаатай ажиллагаа. За продюсерүүд бол маш муу ажиллаа хийсэн гэсэн. Ажиллаа маш муу хийсэн гэсэн. За мөн өөр олон шилдэг кинотанд нэг үед нээлттэй хийсэн. Pulp Fiction баг. Forrest Gump. Харин тийм яг Forrest Gump л хийсэн. Тэр Pulp Fiction-тэй 1-7 хоног цуг гараад байна гэдэг чинь л хэцүү тийм. хэцүү гэсэн. За 1994 онд одоо кино урлагийн түүхэд маш олон шилдэг кино гарсан жил. Ер нь бол юм том 5 гэж хэлдэг байхгүй юу. Одоо энэ Shawshank байгаа юм. Pulp Fiction, Forrest Gump, нэг Lion King, Аратны хангарслан. Тийш дээ нэрээ. Тий. Тэгээд Friends гэдэг байхгүй юу. Яг нэг кино урлагийн түүхэнд гэх юм бол. За гэтэл энэ дээр шүү дээ Legends of the Fall нэмэгдчихэж байгаа. Намрын дуйл гэж манай харж болдог. Гэх мэтчлийн юм том кинонуудтай хамт нийцсэн байхгүй. Тэгсэн мөртлөө яг энэ кино бол одоо ингээд нөгөө хүмүүсийн сэтгэл зүй талбар хамгийн гоёор үлдсэн тий. Тий. За харин жүжигчин Morgan Freeman-ийн үзэж байгаагаар бүтлгүүтлийн шалтгаан нь юу вэ гэвэл нэрнээс болсон гэж үздэг юм. Дуутахад тогтооход хэцүү нэр. Shawshank гэдэг бол. За бас эмгхтэй хүн бараг гардггүй. Зэргийг одоо хүмүүсийн сонирхлыг татааг байх гэж үзсэн байна. Нэр эмхтэн ерөөсөй байхгүй ш. Банкны тейлер мэлэр л байгаа тий. Тий. Эхнэр гарч байгаа. Тий, эхнэр гарч байгаа юм. Тэг сүүлд ерөөсө дэлгүүр дээр нэг хитэн эмхтэйчүүд гардаг. Тий, тэгээд тейлер. Тий. Тейлер гарч байгаа. Нөгөө юу хүлээж авдаг тий. Тэгэл өөр байхгүй ш. Тэгэл байхгүй. Тийм байна. Тэг үг ч хэлдэг. Нөгөө нэг хин нэг эмгэн л эмгэн ч байгаа. Нэг эмхтэй л үг хэлдэг. Чи наадах давхрууд нь тэгэрэй гэж хэлдэг тий. Тэгээд эмхтэйчүүд ямар ч чухал болохыг эндээс харж болж байна. За тийм байна. За. Гэтэ биш үү эмэгтэй хүн баг гардггүй ч гэсэн зохиолын нэр нь эмэгтэй хүний нэртэй байсан юм байна. 1982 онд Stephen King Rita Hayworth and Shawshank Redemption гэдэг нэртэй зохиол гаргасан байхгүй. Уг нь эмэгтэй жүжигчний Rita Hayworth ч нэг плакатны нэр шүү дээ. Тийм. Эхний плакатны. Тийм. Тэгсэн мөртлөө эмхтэн хүн тэг кинон дээр болохоор ингэсэн юм байна. Энийг бүр эмхтэн хүнтэй кино болгоод яаж хийчихв юм бэ гэж. Яг хүмүүс тэгж бодсон гинэ. Зохиолын уншааг хүмүүс Rita Hayworth гэдэг нэртэй эмхтэн хүний нэртэй кино хийгдэж байгаа мэн гэд. Маш олон жүжигчдийн төлөөлөгчд. За тэр бүхэл загвар өмсгөгчдийн төлөөлөгчд манай найруулагч руу яриад манай энэ бүсгүйг гол дүрдээ тоглуулж ачаа гэдэг ийм саналуудыг тавьчихсан. Яг тийм юм байна.
Юу дээр худалдагчаар орох уу гэдэг гэлсэн. Тэгэхэд байсан гэсэн. За, шоронгийн даргын хамгийн ихэнд нь хэлдэг үг байгаа. Би хоёр зүйлд итгэдэг. Сахилга бат бас Библи гэж. За, гэтэл хашир өөрөө ямар хүн байдаг вүлээ? Аимшигын шудраг бас хүн байдаг те. Ер нь бол Библиэд итгэж байна гэдэг чинь нүгэл үлдэж болохгүй л гэсэн санаатай ийм хүн шүү дээ. Гэтэл өөрөө авилга авдаг. Тий, тэр шоронгийн бүр тэр чигээр муу мухайг бүгдийн толгойлсон хүн байдаг те. Тий. Тэгээ тэр нэг өөрийнхөө хэргийг нуухын тулд одоо эндийг гаргадаггүй те. Тэр юм бүрлэгдэх шүү дээ. Тэгээд хүн юм бүрлэхээс ч буцахгүй ийм хүн яг жинхэнэ шоронд байх хэвээр хүн чинь шоронгийн дарга хийцэн явж байгаа. Тэр яг тэр нөгөө эндигийн тэр хэсэг гэдэг чинь нөгөө нэг яг ингээд шоронгоос гарах гал тэр халуурчныг олчлоо гэж хэлж хахад гарахгүй хитэн баг 2 сар хорчдөг ч үлээ ёо. Тий. За бас дараа нь амиа хорлож байгаагаар тэр өөрөө Библиэд итгэдэггүй нэгэн байсныг илэрхийлж байгаа. Яг тэгэхээр нөгөө хүн амиа хорлчвал шууд там руу явдаг байхгүй. Тийм шүү дээ Библи дээр ч тэгин. Тий. Тэгээд чи нөгөө Библиэд итгэхгүй байгаа шүү дээ. Тийм. За Оскарын 7 төрөлд нэр дэвшсэн. Шилдэг кино, шилдэг жүжигчин, зохиол гэх мэт. Бүгдэн дээр нь. За Энди бол ахин Тим Робинс бол бүр нэр дэвшиж чадаагүй тий. За ингээ бүгдийг нь алдсан байна. Гэхдээ найруулагч өөрөө болохоор энэ киногоо дэлхийн кино түүхэнд бүтээгдэж нөлөө үзүүлсэн хамгийн чухал кинонуудын нэг гэж хэлдэг. За энэ ч бас мөн нөлөө үзүүлсэн яа харахгүй нэрэ тэр үнэ. За бокс офис болон Оскар дээр бүтлгүүцсэн ч гэсэн манай кино маань студийн зүгээс манай киноны 320 мянган ширхэг юм кассетыг түрээслэхээр худалдаанд гаргасан баг. За дэлхийн түүхэнд хамгийн их түрээслэгдсэн кино нь манай энэ кино шүү дээ. Одоо ч гэсэн тэр нь хэвээр байгаа. Яг одоо ч юунаас стрим үйлчилгээнүүдээс аваад бичиж байгаа болохоор энэ рекорд ингээд цаашаа дэвтгэхгүй, шинжлэхдэггүй ингээд байх юм. Тийм ээ яг үнэ. За жүжигчин Тим Робинсон хэлснээр маш сайн хоёр найзын тухай өгүүлсэн кино. Гэхдээ тийм хайр сэтгэлийн тухай биш. Гэхдээ биеиндээ хайртай ийм ижил хүсний тухай биш те. Маш сайн найзын хайр одоо хоорондоо ингэж ижилтэн дассан гэж одоо тийм одоо өгүүлэмж өгүүлсэн маш кино гоё кино гэж хэлдэг. За тэг маш олон хүн түн дээр ирээд ингэдэг гинэ. Миний амьдралыг өөрчилсөн хамгийн гоё кинонд байна. Тоглосонд баярлалаа гэдэг. Тэг бүр дэлхийн өнцөг болон бүрдэж байгаа. Энийг бүр маш тодтогч хэлдэг. Бүр дахин гэж хаа сайгүй гэдэг. Тэгэд би ийм гоё кино тоглосон гэдгээр маш бахархдаг юм байна. Ийм жижигч юм байна. Жижигчний үед ийм кино тоглоно гэдэг бол хэвээр яг гоё тийм мөрөөдлөө бүр. За найруулагчийн гоё шийдлийг ярихад Брукс шоронгоос гарахад камер түүний урдаас харуулдаг. Буюу Брукс болоод ард нь шоронгийн одоо барилга харагдаж байгаа. За харин Ред шоронгоос гарахад Редийн хойноос буюу Ред болоод эргчлээд ертөнц харагдаж байгаа. Энэгээр юу илэрхийлэх гэдэг юм бэ гэхээр би харцгаа явчлаа. Яг нэг тийм биш үү? Манай Брукс ч өөрхий шорондоо байх хэвээр түүний сэтгэлд шорон байгаа гэдэг ийм санааг харуулж байгаа бол Редийн хувьд болохоор эргчлөө гэдгийг харуулж өгч байгаа. Яг үнэ. Брукс ч 40 50 жил шоронд байсан юм шүү дээ. Ингээд шоронгоос гараад Ред хэлдэг штэ. Шорон түүний гэрээ. Шоронд тэр бол маш чухал хүн. Гэхдээ шоронгоос гараад тэр хин ч биш болно. Үнэхээр хайр хүрмээр дүртэй. Өстой гоё дүр. Харамсмаар бүр. За Ред шоронд 40 жилийн өнгөрөөсний эцэст эргчлээд болдог тэр инээмсэгэлдэг. Шоронгоос гарч байгаа. За харин Брукс бол уйтгаралт тий. Айлаа ингээд дараа нь ингээд дараагийн юм дээр гоё ярина л та. Гэтэ цухаас дурдчихад Бруксийг хэрвээ би шоронд оруулалт өгөх юм бол би поинтаа хүн болох уу? Бруксийг тий. Шоронд буцаагаад оруулаад өгвөл чи поинтаа хүн болох уу? Тий. Поинтаа болно. Харин тий. Надад шууд гэсэн гэж. Тэр битээ гаргалтай гэмээр бүр. Тэгэхээр дахиад нөгөө нэг юм ярих гэдэг. Аз жаргал гэж юу юм бэ гэдэг. Хүн хүний үнэлэмжээр өөр. Аз жаргал гэдэг шал тий. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад тий. Шал өөр юм байгаа байхгүй. Дүнгууд хүмүүс намайг харчаад чи хүм шоронд хийчлээ. Чи нүгэл үлдчихлээ гэд намайг буруу шааш штэ тий. Гэтэл Бруксийн хувьд би түүний ертөнцийг аварч байгаа байхгүй. Тий штэ. Гэх мэтчлэн киноны дараагийн дугаарыг би тэсийн би чи нөгөө надад дараагийн дугаартай гэж хэлээгүй штэ. Ямар гоё. Гинтийн бэлэг байсан юм. За баярлалаа.
За дараагийн дугаартаа гэж бодохоор үнэхээр гоё юм. За шинжлэх ухаан таны мэдхүү од өндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ кино түүх нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүх нэвтрүүлгийн NTV телевиз болон 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэтэ түлээ шүү. Үрждэг сар хуримтлаа хадгалын үрэтэ хөдөлთა хөгжлийн банк маань дэмжиж ажиллаа. Хөтлөгч Инх Бат маань маш сонирхолтой кино ярьж өглөө. Хоёрдугаар одоо ангинд байгаа юм байна гэж бодохоор гоё яана. Хоёрдугаар анги юм уу юм парт 2 байгаа юм байна. За дараагийн ангиар уулзъя. За баярлалаа. Дараагийн ангиар бас бүрэлдэхүүн. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.